Ноц өдөр болж юм. Бид хоёр жоохон хамт унтаадах юм. Өглөө 9 цаг болж байна. Миний өдрийн хоол 3 цаг болсон шүү дээ мэдсэн чинь. Нөгөө энэ дээрсээс шиг ингээл ингээд бүг гэдэг ингээд зогсоор аваад тэгэхээр ингээд тайвшраад унтдаг болчихсон юм шиг. Унтчихлаа. Ингээ хажууд нь ингээ хөвтөн штэ. Тэгэнгүүт ингээд яг ингээ унтахгүй заа. Би жоох ингээ хоол хөвтөн штэ. Тэгэнгүүт унтаад идэг. За өнөөдрийн бичлэг бол үнэхээр шинэ юм юу ч хийсэнгүй. Одоо гэртээ гарахаараа ингээд бичлэг хийн штэ. Тэгэхээр ингээ амар уйтгартай байх юм шүү. Би одоо яг юу харуулнаа? Яг адилхан рутинтэй. Таад ингээд яг бичлэгэн дээр би яг юу харуулвал зүгээр таад надаа ингээд санал өгөөрэй за. Тэгвэл одоо сүлтэн амар уйдгартай болох гээд байна. Би гараа ингээд дээшээ авчирч товчууд. За би өнөөдөр нөгөө бичлэг хийхдээ нэг шинэ юм байхгүй болохоор Instagram дээр ингээд стори хийсэн байхгүй юу? Надаас ингэ асуулт асуугаарэ. Тэгээд би тэрэнд нь хариулаад YouTube бичлэг хийя гэд. Тэгээд одоо ингээд асуултандаа хариулцгаая. За хамгийн ихний асуулт болохоор төрсний дараа гормон даавар нь хэр савлж байна? Цаанаасаа нэг тийм унаад идэг даа гинэ. Төрсний дараа надад тийм гормон даавар савлсан юм ерөөсөй байхгүй байна. Сэтгэл санаа доошлсон юм ерөөс мэдрэхгүй байна. Жирэмсэн үед ч гэсэн надад ер нь бол сэтгэл санаа дутургүй байдал айгу бага исэн. Зүгээр л биеийн байдал айгу хэцүү байсан. Тэгээд миний сэтгэл санаа тийм савлгаатай ерөөсөй байгаагүй жирэмс үед. Төрсний дараа ч гэсэн айгу олон хүмүүс нөгөө ингээл баярлаад уйлж мөлсөн чи ингээл савнд чи хий орчдөг шүү. Уйлж болохгүй, инээж болохгүй гэдгсэн. Тэгэл уйлахчгүй, инээгчгүй хүн ч одоо яаж амьдрах вэ тий. Тэгэл би ерөөс тэрийг тоогоогүй. За мамад ямар нэр хайрлсан бэ гинэ. Мөх тулгын амин гэж нэр хайрлсан. Тэгээд амин гэж дуудана. Хийсвэрийн шархаа хэд хонжээж боолгож байна. Шарх нь хурдан идэрч байна уу гинэ. Хийсвэрийн шархыг боосон юм бол байхгүй. Зүгээр ингээд хайлтдаг утсаар оёод тэгээд ингээд скотч шиг юм тейп наацсан байгаа. Тэгээд болт молтыг бол солиулах шаардлага ерөөсөй байхгүй, ахуулах шаардлага байхгүй. Та ямар хоолнд дуртай вэ гинэ? Би ер нь бол халуун ногоотой хоолнд маш их дуртай. Тэгээд халуун ногоотой хоол идэхгүй чаддаггүй. Гэтэ одоо бол ингээд яг энэ гам барих хугацаанд бол ер нь халуун ногоотой хоол нэг идсэнгүй гэсэн чи идсэн юм байна. Идсэн. Гэтэ өмнөхөөс ол баг. Харин хүн болгон хийсвэр гэж хэлээд байгаа хгүй. Тэгсэн чи ингээд нэг хүн бүр хийсвэр гэж ямар юм байсан? Кесар штэ гэдгсэн. Тэгсэн чи бид нар чи хийсвэр гэж яриа сурцсан штэ тий. За хийсвэрээс төрөөд бүс зүүж болд юм уу гинэ. За энийг аюул олон хүмүүс бас асуугаадсэн. Би болохоор юм ногоон бүс ингээд зүгээд байгаа штэ. Би таад бүсийн нэрээр харуулъя. За энэ бүсийг нэг хүн ингээд купон дээрээс олцсон байлээ. Манай эмнэлэгт кесараар төрөөд би ингээд хаалганаасаа босч ирэхэд миний гидсэнд энэ бүс хийгдсэн байсан. Би өөрөө энийг авч зүгээгүй. Хаалганы дараа сэрэхэд би энэ бүстэй сэрсэн байхгүй юу. Тэгээд энийг болохоор эмнэлэгт байгаа бүх хүмүүс зүүжсэн. Монголд болохоор хэрвээ кесараар хаалганд орох юм бол бүс зөвл оёдлон наалдана гэдэм байлээ. Над руу чатар агуул хүмүүс тэгээд байгаа. Тэгэхээр ер нь бол эм хэмжээс хамаарад эмнэлгээс хамаарад улс улсаас хамаарад шал өөр их. Энд бол энэ бүсийг зүүдэг. Гэхдээ өөрөө дураараа мэдэж ингэж одоо би бүс номоо бүс зүүж байгаа учраас би зүүе гэд тэгж болохгүй шүү. Яг гэвэл тэр чинь ингээд хүн болгоны хаалгаа өөр эмчээс л асуух хэрэгтэй. Дураараа тэгж бүс мүс ерөөсөө зүүж болохгүй гэж би бодож байна. Сонсгол нь тааруу байсан. Гамаа сайн бариараа гинү. Салхи хавбал энийг хүн аюу урт бичсвэ ямар хвчсэн. За хэдий халуун дулаан оронд зуны цагт байгаа ч гэсэн гадагшаа гарахтаа чихээ бүглэж нэмгэн малгай өмсөд алчуур зангидаараа хүүхдийн зулаа ээжийн зулаа адилхан байдаг гэсэн шүү. Гамаа сайн бариараа. Салхи хавбалчийг сонсголт нөлөөлдөг юм шиг байна лээ. Төрөх гээд хөвтөж хахад нэг ээж гам барьдаггүй гэсэн хэрнээ сонсгол тааруу байсан гинэ. За би болохоор төрөөд нөгөө охин аваад эмнэлгээс гарах гад ингээд гарахт бол манай хүүхдийг ямар ч малгаагүй өгсөн. Тэгээд би ингээ малгай өмсүүлэх ёстой юу гэсэн чинь өөрөө л
гэсэн. Тэгээд тэндээс гарч байгаа хүүхдүүдийг харахаар яг ингээд нэг 5 6 хоногтой хүүхдүүд байгаа шүү дээ. Бүгдээрээ малгайг байсан. Тэгээд би яг хөө ингээд нөгөө малгай өмсүүлсэн л дээ. Тэгтээ гадаа үнэхээр бүх ч юм одоо ингээд зуны 8 сарын төгсгөл бүр амар халуун байгаа. Тэгээд хүүхэд нь баг ингээд халуудж ирсний оронд зүгээр ингээд энгийн агарт байсан дээрх. Энд бол ингээд салхи бол бүр ингээд тэг байна. Монголд болохоор яагаад одоо энэ нэмэгтэй хаан төрснийг би мэдэхгүй байна. Монголд төрсөн байж магадгүй хажуу орных нь хүн ингээд чихэн сонсгол нь нууцсан байна гинэ. Монголд бол ингээд төрөөд имлгээс гарахад бол заавал малгай өмсөх хэрэгтэй. Монголын салхи ямар илээ бүр ингээд хавирга нэвтлэм салхитай идэв штэ. Бүр ингээд тачигнтал салхитай идэв штэ. Тийм үед бол нэр үнэхээр малгай толгой нөгөө ноолроо малгай баг нөгөө ноолроо оролт бэйли өмсөж гарах нь зүв бах гэж би бодож байна. Энд болохоор ингээд цаг агаар бүр шал өөр байгаа. Тийм өмсөх ямар ч боломжгүй. Салхи бүр байхгүй. За тэгээ Кесар хаалганы дараа бүс зүүж болох уу, хаанаас авах вэ гэдэг хаваал хүмүүс ингээд асуугаад байгаа. Энийг бол өөрийнхөө яг таныг ингээд төрүүлж байгаа төрхийн эмчтэйгээ ярих хэрэгтэй. Тэгээд төрхийн эмчтэйгээ яриараа гэж би та хэдийг хэлмээр байна. За Кесар төрөх ээж нарт мэдээлэл өгвөл гинэ. Мэдээлэл өгöd байх юм ерөөсөө их байхгүй дөө. Ингээд та нарын хаалгаа хийж байгаа эмчи чинь ингээд бүх юм их чи мэдчихэж байгаа. Тэгээ эмчээсээ ингээд юм асуусан дээр гэж би бодож байна. Яг Кесарын талаар ямар мэдээлэл өгөх вэ? Гизээ чи ингээд 7 давхар зүсээд хүүхдийг чинь гаргаж аваад буцаагаад ойноо. Тийм мэдээлэл байна. За хүүхдийн шаарлалт хэрэгсэн бэ гинэ. Манай хүүхдэд шаарлалт байсангүй. Гэхдээ одоо ингээд ажиглах хэрэгтэй. Ер нь бол шаарлалт эхний 1 сар дотор ингээд явагдах эрсдэл бол ингээд байгаа. Төрөхөд бол ингээд шаарлалт байгаагүй. Тэгээ хэрвээ шаарлалт байх юм бол яаж тэрийг мэдэх вэ гэхэлэр нүүрнээсээ эхлээд ингээд хүүхдийн шаарлж эхэлнэ. За тэгээ хүүхдийнхээ дээдлэлт ингээд хуруугаараа ингээд дарангууд авахд ингээд шаарлж байх юм бол тэр хүүхд чи шаарлалттай байна гэсэн үг. Тэгээд эмнэлэгт очих хэрэгтэй. За төрөх процесс хэр хурдан болсон бэ гинэ. Кесараар төрөхөд бол нь штэ ингээл шууд эхний 10 минутанд хүүхэд чинь гараад ирнэ гэснээсээ. За тэгээд нэг ойх үйл явдал чинь болохоор ингээд нэг цаг хагас үргэлжлэх байх. За солонгос төрөхөд бүтэн мэдээ алдуулт юм уу, хагас мэдээ алдуулт юм уу гэнэ. Энийг бол өөрөө сонгох боломжтой. Нөгөө хүүхдтэйгээ яг одоо нөгөө төрснийхаа дараа шууд хармаараа ивэл нөгөөний нухсаар тариа хийлгээд за тэгээд яг хагас унтуулгатай ингээд яг бүх юм ингээд мэдрээд хаалгаа хийлгэж олно. За эсвэл зур бүтэн унтуулгатай орж олно. Тэр төрсний дараа ойдл яат юм бэ гинэ. Ойдлтой болно. Тэгээд ойдлоо эдгэхийн тулд ингээд сайн ажиглах хэрэгтэй ойдлоо. За ингээд ямар нэг шүүс гарч ийн үү, ямар нэг одоо хорсож өвдөж ийн үү, тэгээ зовир байна уу? Ойдл нь ингээд нэг бас зарим хүмүүс чинь ингээд хөдөлгөөний сулаа задрах эрсдэл бас байгаа шүү дээ. Гинт юм тохиолдож магадгүй. Тэрийг ажиглах хэрэгтэй маш сайн. За хийсэр хаалгаар төрөх мэдрэмж сэтгэл зүйн талаар хуваалцвал гинэ. Төрөх мэдрэмж бол надад ингээл гоё эсэн гэх юм уу. Би хүүхдтэйгээ уулзсан болохоор надад гоё эсэн. Тэгээд ямар мэдрэмж юм бол тэгэл Кесараар төрсөн л мэдрэмжтэй. Сэтгэл зүйн талаар хуваалцвал гинэ. Сэтгэл зүйн хувьд бол би ингээл хүүхдээ хараад тэгэл ер нь бол ингээл нөгөө хаалгааны өвдөлтөд одоо ингээл ерөөсөө мартцсан. Нэг хүмүүс нөгөө нэг ингээл нөгөө өвчин намлагч ингэ хийлгэсэн ингээл алхаж байгаа ингээд бичлэг би анх ингээд нөгөө төрж байгаа хийсэн штеп. Тэр мөрийн үеийн ингээ мэдрэмжээ ингээ мартчихдсан байх уу бүр ингээ хүүхдээ хараад мартчихдсан. Кесарийн төрөлтөнд орох үеийн болон гарч ирсний дараах сэтгэл зүйн талаар гинэ. Орохдоо болохоор ингээл 50 лээсэн ингээл Кесараар төрхөө мэдчихэж байгаа. Гарч ирснийхаа дараа болохоор ингээл гарч ирсний дараа болохоор амар чичирсэн. За тэр бол бүр ингээл амар исэн заяа. Би ингээ яг нөгөө унтуулнаас тэрсэн чинь ингээл бүх юм ингээл чичирэлтэл I'm shivering, I'm shaking гэж би ингээ хэлж байгаа байхгүй ингээ сүлгчтэй тэгсэн чинь yeah it's okay, it's gonna pass гэж ингээл манай эмч нар тэгж байгаа байхгүй. Тэгээд намайг нөгөө орыг маань шууд ингээл
Тэгэл ингээл тулнаас дөнгөж ингээд сэрэл би тэгтээ ингээд сайн уучраа олог байгаа. Тэнгүүд шууд тэрхтээ төрж авч яваал ингээд өрөөлөө оруулж авахгүй. Тэнгүүд тэнд ингээд тулгаа исэн. Тэгээ би тулгаагийн царийг хараад миний чичрэх байдал шууд ингээд багассан. Би бүр яг ингээд ийм байсан. Тэгээд тулгааг хараад ер нь чичрэхэ болцсон. За ямар мэрэгчлэр сурсан бэ? Мэрэгжлийн ажил сонгосон бэ гэнэ. Би бол эрх зүйч мэрэгчлээ. Тэгээд англид сурч төгссөн. Би яаж ингэнэ? Би маш сайн байгаа. Скин кэрийн бичлэг хийвэл гоё шүү гинэ. Би одоохондоо ямар ч скин кэр хийхгүй байгаа. Өчтөр нөгөө бэлгэнд авсан нүрний тэр нэг маскыг тавьсан. Гэхдээ ер нь бол энэ скин кэр ярихад нь штэ солонгост ингээд нөгөө ирэхээр амар чигтэй одоо 100 бол бүр ингээд чиг вэ штэ тий агаарын чиг 80% дэш 90% таа байгаа байхгүй юу? 90% чигтэйг одоо тулгаан битээр ингээ Монгол гэрте ахта манай гэрийн чиг штэ тий 20 морь идэг за 30 ч идэг ч илүү 20 морь болчдөг ингээл. Тэгэнгүүт ийм амар чигтэй газар ингээ бүх охтуудын айрс ингээ бумбайсан цагаан болох нь ингээ аргагүй заяа. Би одоо ингээ юу ч төрхөөгүй мөртлөөсөө ингээл цаанаасаа ингээл бүр ингээл амар чигтэй ингээл айрс ингээл гоё байгаад байгаа нэг бас ингээ энэ солонгосын бас цагаа гарсан юм байна гэж би бодсон. Монголд ингээл айгүйх ингээл бүтээгдэхүүн ингээл хэрэглээлээдэг айрс ирүүсэн ингээл бүр ингээл нэг солонгос охтод ч гоё болдгоо штэ. Энд ч юм ингээ цагаа гараасаа агаарын чигнээсээ бас ингээ болд юм байна гэж би бодсон. Төрөөд будаа идчих болох уу? Юу идэж ин да гинэ. Би ер нь бол ингээ төрөөд идж байгаа хоолнуудаа бүгдийг нь ингээ дрил биш YouTube бичлэг ингээ нэг хайлтайлт ингээ харуулсан. Бүгдийг нь ч гэжтэй ер нь бол би бол өглөө өдөр оройн хоолнд 3 удаа будаа идэж байгаа. Өдөр сэтгэхэр 3 яг будаа идэж байгаа гэсэн үг. Жирэмсэн болоход ямар мэдрэмж төрсөн бэ гинэ. Бүр ингээ амар гайхал ингээ худлаач юм шиг ингээ жирэмсэн юм шиг зүгээр таргалсан юм шиг ингээ мэдрэмжтэйсэн. Гэхдээ амар хордлоготой ангууд ингээ зүрх үнэхээр ингээ амар өвчтөй мэдрэмж авсан. Тэгээд яг ингээ хүүхд төрсний дараа ингээл би чи ийм хүүхд ингээ бүтээх гээд ингээ миний бие ингээ тэмцээд ийсэн юм биш дээ гэдгийг яг төрөөд хүүхдээ харсны дараа л ойлгосон. Тэрнээс өмнө бол би ингээ ойлгоогүй анх удаа нөгөө жирэмсэн болж байгаа болохоор Монголд яхад харуулж ирсэн үү? Ер нь хэр давтамжтай яхад харуулж ирсэн бэ гэнэ. Би яг нөгөө 3 сар хүрээд яг энд ингээ хяналтанд орохоос өмнө бол Монголд хяналтанд орж исэн. Гэхдээ яг шаардлагатай үед бол Монгол бас яханд ингээ харуулж исэн. Тэгээ би бол ингээ өрх дээрээ давхар хяналтанд явсан байхгүй. Тэгээ манай өрхийн эмч айгу мундаг эмч тэгэл надад ингээл бүх юмыг зөвлөсөн. Өрхийн эмчтэй ингээ айгу баярлж байгаа. Манай өрхийн эмч гинэ нөгөө хаул дүүргийн амбулаторийн эмч мөнгөн шагаа гэдэг эмч байгаа. Тэгээд тэр эмч маань ингээл миний бүх юмыг ингээл бичээл нөгөө цэхэр дэвтэр хөтлөл тэгсэн. Тэгээд Монголд яхад харуулж исэн. Ер нь хэр давтамжтай гэхээр ер нь би сар болгон л яг сартаа нэг удаа явахад харуулчихсан. Охинтой болох тэр мэдрэмж ямар байсан бэ гинэ. Яг аль нь gender reveal юм болов эсвэл охин төрж байгаа юм болов? Хүүхдэд дагаад сайн унтаарэ гинэ. За тэгнэ. Хэдэн хүүхэдтэй болъё гэж бодож байна мэдэхгүй байна уу? Хүүхний саалтуур алийг нь хэрэглэж байгаа вэ гинэ. Хүүхний саалтуур одоо бол би ингээл имлэг тестийг хэрэглэж гин. Одоо энэ бас цэвэрлэлт байгааг хэрэглэж гин. Тий. Хаалгаар төсний дараа гидсээ баадагнаж байгаа юу гинэ. Баадагна гэдэг чинь бүс зүүхийг хэлж байгаа юу? Тий одоохондоо би ингээл өдөр болгоно их зүүхгүй л юм. Тэгэхээр ер нь бол бас зүүх хэрэгтэй л баг. I don't know. Нэг л дулаахан гоё нэрхтээ хөөрхөн шүү гинэ. Баярлаа. Имлэгээс нь хэрхэн хөхүүлэх талаар зааж гин үү? Яаж гидсийг нь дүүрэхгүй хөхүүлэх вэ гинэ. За ингэдэг заяа. Имлэгээс ингээ гарна штэ. За манай ингээд хүүхд байгаа заяа. Биш имлэгээс гарна штэ. Энэ ингээ манай хүүхд нь хөхүүлнэ штэ тий. Гэхдээ би ингээ Google-ээс хайсан чинь нэмэлтээр хоолдог хүүхд илүү их ингээд нэг угчаар хоолдог хүүхд нэмэлт биш. Угчаар хоолж байгаа хүүхд нь илүү их агаар зайлгаад идэг гэсэн. Хөхнөөс илүүтэйгээр. Тэгтээ угчаар хоолсон ч гэсэн хөхөр хоолсон ч гэсэн заавал хэхрүүлэх ёстой. Хоол одоо сүү уусан болгоны дараа. Тэнгүүд ингээ энд ингээ энэ манай хүүхд гэж бодъё заяа. Тэнгүүд энд ингээд хүүхдээ өхүүлчээд толгойн ингээ мөрөн дээрээ тавиад ингээд амар сайн ингээд юу яа агаартай ингээд хүүхдээ ингээд цохно. За тэгэхээр ингээд илж агаад эсвэл ингээд дээшээ ингэж агаад ингээд хөхүүлсний дараа 15 минут бүр ингээ хихэртлэн. За тэгэл ингээл манай энд байгаа ингээл сургуулийн эгчнэр бол хүүхдийг бол ингээл аваал ингээл бүксэн дээр нь ингээл нуруунд дээр нь ингээл
Тэгэл ингээл массажлал гэдэг тэгэл хихэрчлэн тэгнэ. Тэг эцэг нь дүүрэхгүйгээр хөхүүлнэ гэж юусэн байхгүй. Угаасаа хий залгина. Тэгэл тэрийг нь маш сайн гаргах хэрэгтэй. За скин кер бичлэг хийгээ гинэ. Би одоо нэг скин кер хийхгүй аа. Анх жирэмсэн болоод ямар сэтгэл төрсөн бэ гинэ. Айгу баяртай байсан. Угаасаа ингээд бит хоёр тулгаах дээр хүүхд төлөвлөж исэн. Тэгэл жирэмсэн болсон мэдээл. Гэтэ ингээ баяртай байгаа ч гэсэн зүгээр амар гайхсан ингээл ингээл жирэмсэн болцсон юм уу. Яг үний юм уу, удлаа юм уу, байгаа болов байхгүй болов гэл. Хүүхдийн найрс арчилгаанд юу хэрэглэж байгаа вэ? Савн тос, нуралтын тос гэх мэт. Ер нь бол пижоны юмнуудыг хэрэглэнэ. Тэгээд нуралтын тос гэхээр ингээд ингэдэм байна. Энд болохоор ингээд манай хүүхдийн памперс одоо нөгөө шээж баасныхан дараа зүгээр усаар угаачдаг. Тэгээд тус төрөхгүй. Салфеткаар арчихаар ингээд улаагаад идэм болов. Тэгээд нуралтын тос төрөхдөг юм шиг гэн. Энд бол ерөөсөө ямар ч тийм нуралтын тос хэрэглэхгүй юм байлээ. Усаар угаагаад тэгээд салфеткаар ингээд пад гэд арчаад тэгээд шууд памперс амсуулчихдаг. Baby lotion, baby oil хоёрыг холж агаад ингээд түрхчихдэг. За хүүхэд төрснийхаа дараа унтаад ерөөсөө сэрэхгүй, сэрчээд буцаад унтаад уурга идэхгүй юм яах вэ гинэ. Яна би эмч биш болохоор яг ерөөсөө мэдэхгүй байна. Энийг яг нөгөө шууд эмчтэр очиж асуусан дээр юм болов. Сайн уу хэдэн килограмм нэмж төрсөн бэ? Бас хавангаа хэрхэн буулгадаг байсан бэ гинэ. Би одоо болтол ингээ хавантай агуу тэгээд хэдэн килограмм нэмж төрсөн мөрснөө яг ингээ буцаад жиндээ очисныхаа дараа л ингээ хэлээ дөө. Хүмүүс нэг амар ингээ жиндээр санаа зовоод идэм билээ ингээ яг хэдэн килограмм нэмж төрсөн. Тэгээд тэдийг нь хассан гэд ингээ надад бол ингээ тэр жоохон нэг юм шаардлагагүй мэдээлэл юм шиг санагдсан. Яг ингээ хүн яг хэдэн килограмм нэмж төрөх нь хүн болгоны ингээ биений онцлогоос болно шүү дээ. Эсвэл ингээ нэг жирэмсэн байхдаа идэж уусан юмнаас болно. Тэр болгоо ингээл яг харьцуулаад яг яг тэр бүр ингээ 10 кг нэмсэн байх штэ. Би тэгсэн чинь ингээ 40-ыг нэмсэн байх шүү гэл ингээл энэ бол ингээд яг төрсний дараа бол ингээл одоо надад яг стресс нэг чухал биш. Тэгтээ ингээд бусад хүмүүст ингээд өөртөө харьцуулах юм шиг санагдчихээн. Тэгээд энэ мэдээллийг хэлээд хэрэггүй ах уу. За day my life хийж гинэ. Би одоо уг нь ингээл өдөр болгоо YouTube дээр хийж байгаа. За ямар төмрийн бэлтгэл ууж байсан бэ гинэ. Солонгост манай имлгээс нэг бичиж өгсөн нэг төмрийн бэлтгэл байгаа. Тэрийг одоо л ууж байгаа. За нөхөртөө яаж танилцсан бэ гинэ. Би тэр инстаграмаар танилцчихсан. Хүүхдийн тухай юмнууд л ер нь бол ингээд сонирхолтой байна дөө гинэ. За тэгвэл хүүхдийн тухай л ингээл өөрчлөлөө зүгээс зөндөө бичлэг ингээл байнга хийнөө. Анх оюутан болоход ямар байсан бэ гинэ? Оюутан болоход амар хэцүү байсан. Дутгаа санаал, гэр бүлээ санаал, юу ч ойлгохгүй, ганцаараа амар хэцүү, сэтгэл готролд ороод тиймс. Төрөхөд хэрэг хөвцсөн бэ гинэ? Хөвцөө. Охиныхоо угаж сос гинтрийг ямар угаалгын шинээр угааж юм бэ гинэ. Тэг пижоны нөгөө юмар угаана. Нөхөртөө яаж юм гоё эрг байдаг вэ гинэ. Мэдгүй. Байгаа л юм штэ. Жирэмсэн байх хугацаанд тоонусцсан уу? Тоонусцсан бол авсан арга хэмжээгээ хэлээч гинэ. Жирэмсэн байх хугацаанд надад ерөөсө тоонус байгаагүй. Солонгост ингээд тоонус гэдэг юм байдаггүй. Тэгээд гидс таталтаад амар ингээд өвдөөд зангираад бүр яс янгнаад тэр доотлын нөгөө ингээд яг нэг умдагны яс мас янгнаад тэр үед бол ингээд энэ бол ингээл зүйл гэсэн. Жирэмсэн байх хугацаанд зүгээр л алах юу ч болсон алах дотор муухай орвол алах би өвдөд байгаа юм шиг болвол алах за тэгэл алхасаар агаал төрсөн. Хүүхдийн хөлийг бигнээд дулаан байлгах нь зөв үү буруу юу? За ингээд энэ бол бас ингээ амар улс орон болгоноос ингээ хамаарх хаа. Монголд бол ингээд ялтчгүй хүүтэн учраас агаар салхи нэвт шувт ингэдэг учраас хүүхдийн хөлийг бас ингээд дулаан байлгадаг байх. За Солонгост бол ингээд юу яасан? Баян хөл нүцгэн. Би бол ингээ манай охин төрснөөс хойш аймс өмсч үзээгүй байна одоо болтол. Баян шалдан байгаа доогороо гар хөлийн шалдан зулаан ингээд онгорхой.
Гэхдээ хүүхэдтэй малгай өмсүүлдэг. Нэг шалтгаан нь хүүхэд зогсох юм бол даарахаараа зогсдог. Тэрнээс бусад үед бол байнга зулаа өнгөрөхөө байд юм байна. Тэгээд хүүхдийн би одоо гараад гэртээ байхдаа бол ингээл хүүхдийнхээ хөлөнд нэг амс өмсүүлэх шаардлагагүй л халуудах ах гэж бодож байна. Хэдэн уиктэй төрсөн байг гинэ 38 уиктэй төрсөн. Язралтын эсрэг вакцины нэрийг хэлээчдэх үү гинэ. Язралтын эсрэг би био ойлын тосыг хэрэглэж исэн. Био ойлын тос бол энд бас амар их зарагддсан байлээ. Купон дээрээс. Тэгээд миний биеинд одоогийн байдлаар би яасан бүр бүсмөсөө амар хараагүй л юм. Гэхдээ миний арсны онцлог гэж магадгүй надад язралт байхгүй байна. Тэгээд араас нь би био ойлыг хэрэглэж агаад араас нь юу хэрэглэсэн. Солонгос нэг TNTN Moms гэдэг нэг брэнд байсан. Тэндээс надад гоё тос бэлгэнд ирсэн баггүй. Тэрийг хэрэглэж исэн. Тэр Монголд бас зарагддаг. За тэгээд тэрний араас болохоор Pigeon-ы нэг зарим 2-3 брэнд байгаа. Тэрний нэг ногоон тосыг нь хэрэглэсэн. За Японд хүүхдээ өсгөхдөө хөл нүцгэн байдаг штэ. Солонгост яадаг, Монголд яадаг бол гинэ. Солонгост бол бас хөл нүцгэн л байд юм байна. Монголд бол бид нар хөлийг нь ингээл аль болох амар зузаалдаг штэ. Монголд бол дааруулахгүйгээд хурганы арьс энтер хийгээд идэг гинүү. Монголд ялтчгүй өвөл мөвөл бол хүүтнэлтэй ялтчгүй хүүхдээ ингээл юу байхгүй бол за хэдэн хүүхэдтэй бол гэж боддог гинэ мэдэхгүй байна уу. За K-pop сонсдоггүй, ер нь тухалж сууж сонсдоггүй байлаа гэж бодоход хэдэн хамтлаг мэдэх вэ? Сонирхолтой санагдаад байна. Яг тэдэн хамтлаг мэднэ гэж яг хэлж мэдэхгүй байна. Гэтэ сүүлийн үед бол ялтчгүй Cat's Eye бүр амар алаад байгаа. Тэгэл Cat's Eye-ийн дуунуудыг бол ингээл байнга л сонсож байна. Солонгос төрөхөд хүндрэл гарсан уу гинэ? Хүндрэл гараагүй. За хурдан тэнхрээ сайхан амраарэ гинэ баярлаа. Монгол эмэгтэйчүүд гордод байдаг энэ талаар эмч нараас асууж өгөөрэй гинэ. За энд бол тийм гордон гэдэг юм байхгүй бах уу. Тэг би бол бас энэ гордон гэдгийг сайн ингэж мэдхгүй итгэхгүй байна уу. Хөхний талаар одоо ингэ сувлалт байх хугацаанд бол ингээл always boobs ингээл бүр байнга ингээл хөхн яаж юм чинэрж гин үү, хөхн хатуурцсан уу, саах уу, хөхүүлэх үү, хөхөө яг одоо ингэж массажлаарай гэл одоо жишээлбэл нэг юм. За энэ ингээ хөхний толгой ялаа гэж за энэ яах гэж. За миний гар ингээ хөхний толгой ялаа штэ. За яг ингэж базаад ингээд тэгээд хөхнийхөө толгойг ингэж дараад яг ингэж массажлаарай гэд бүр ингээл массажны сургалт явсан. Хөхний массаж бүр ингээ явсан. Хөхний арчилгааны талаар бүр маш их ингээ мэдээлэлүүд явсан. Тэгээд хөх зангирах би гордон гэдгийг одоо хөх зангирахыг хэлээд байгаа юм болов уу гэж бодод байгаа. Би гайхаад байгаа яг миний ойр хавьд би яг энэ 31 ерөөс яг харж байгааг болохоор тэгээд хөхтэй холбоотой юм гэвэл ингээд зүгээр л амар их мэдээлэл өгч байгаа массаж, хөх арчилгаа яг хүүхдтэй мөмө өхийн өмнө сүүгээ ингээ гаргаж агаад тэгээд сүүгээрээ хүүхнийхээ одоо нөгөө тувчийг бүр маш сайн ингээд норгоод тэгжиж хүүхдээ хүлээрээ тэгээд хөхүүлсний дараа ч гэсэн сүүгээрээ хүүхнийхээ толгойг ингээрээ гэд ерөөсөө тос төрөхгүй заяа сүүгээрээ л хөхөөрөө ингээд арчилждаг гэх юм уу. Ойдлоо хэрхэн арчилж байгаа гинэ. Одоогоор бол би зүгээр ойдлоо ерөөсөө хүрхгүй байгаа. Дараа нь одоо дараагийн эмч дээр очих үед маань эмч маань надад ойдл дээр маань наалт нааж өгөх бах, наалт бичиж өгөх бах. Би болохоор килоид сорвчдаг учраас надад килоидны эсрэг наалт хэрэгтэй. За тэгээд түүнээс шууд би одоо ингээ гэрте байх хугацаанд ерөөсөө хийсвэрийнхээ ойдлд хурж мөрөх байгаа. Зүгээр усанд орж байгаа. Сормос нэстэ хөөрхөн байна гинэ. Баярлаа. Хүүхэд нь хэдэн килограмм бэ гинэ. 3.3 кг төрсөн. Гэхдээ мэдээж хаван энтер буугаад багассан. Одоо ингээ буцаа өсөж байгаа. Кесараар төрөхтэй штэ тий. Айц кесараар төрөх юм аа. Тэгээд ингээд айцаа яаж даван гарах вэ гинэ. Ер нь бол ингээ кесар хагалгаа штэ тий.
Ер нь бол ингээ эмчнэр бол энийг ингээ хийгээ сурцсан. Ер нь аюулгүй баггүй юу? Гинти ийм одоо нэг юм үүсэхгүй. Эмчнэр ингээ бүр юу хийж байгаа мэдчихэж байгаа. Тэгэхээр эмчнэртаа ингээ бүр даатгаад үнэхээр ингээ өөрөө эмнэлгийн хүн ингээ тэ ингээ халаа хийж чаддаг хүн биш учраас түрэг эмчтэй л итгээрээ тэгээд юунд найхав те тийм мэрэгжлийн хүн чинь тэр хагалгаагаа ингээл хэдэн 100 удаа хийгээл сурцсан байгаа шүү дээ. Тэгэл яг юунаас найхав те сайхан үртэйгээ уулзлаа л гэж бодоод сайхан баярлаад байжсэн дээр хөө. 6 сар гарантай амаа тэгээд миний ингээ хордлого ерөөсөө зүгээр болдоггүй. Хордлогын имээ хэр удаан уусан бэ гинэ. Би бол хордлогын имээ 5 сар хүртлэе уугаад тэгээд сүүлийн сар хагас уусан. Тэгээ яалтчгүй нэрээ хордлоготой хүнийг бол амар ойлгож байна. Хордлого бол амар хэцүү. Тэгээд имээ хордлогын им уух юм бол ингээд тасралтгүй уугаарай. Хордлогын им уухаар эхний 7 хоногт ингээд би чинь нас гад айгүй унтдсан байлээ. Тэгээ 2 дахь 7 хоногоос яг ингээд үйлчлдэг юм шиг санагдсан надаа. Одоо ингээд шууд уугангууд ингээд зүгээр болчихдоггүй ингээд яг тогтмол ингээд уух хэрэгтэй гэх юм уу? За ингээд энэ хүртэл асуултууд ирсэн байна. Тэгээд айгүй их асуултанд хариуллаа. Тэгээд та бүхэндээ баярлалаа. За ингээд энэ миний бичлэг дуусч байна. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай.